За өглөөний мэнд тэгэхээр DC байна. Тэгээд хаанд засаглалт Таиланд улсаас мэдчилж байна. За тэгэхээр өнөөдрийн видео ямар видео вэ гэхээр Таиландд хэрхэн виза сонгох вэ гэдэг видео эхэлж байна. Тэгээд би бид Таиландд ирээд аль үжие 2 сар болсон байна. Тэгээд өнөөдөр виза сонгуулахаар иммиграшн дээр ирчихсэн. Тэгээд сая визныхаа бүх материалыг бүрдүүлээд өгчлөө. Одоо нэг 15 минут орчим хүлээгээд тэгээд виз маань сунгагдаад гараад ирэх юм шиг байна. Тэгээд гарч ирэхээр нь бас бичлэгтээ оруулаа. Сая 9 гээд өгсөн. За тэгэхээр яадаг вэ гэхээр ингэдэг юм байна. Бидэд Old Town-ы ойролцоо манай байр байдаг. Тэгээд энэ Old Town-ы ойролцоо байдаг иммиграшн дээр ирчихсэн байна. Тэгээд энэ ч эренгүүтээ бид энд 8 цаг гээд ерөнхийдөө эрт ирчүүл зүгээр гэж сонссон учраас бидэд өглөө 8 гэж ирээд тэгээ эренгүүтээ хамгийн түрүүнд энд орж ирэнгүүт чинь энэ баруун гар талд нь буюу би одоо бичлэгэн дээрээ бас ингээд оруулаад явчихна. Тэгээд баруун гар талд нь зураг авдаг, цээ зураг авдаг. Тэгээд нөгөө юу паспортуудыг чи канонддаг газар байгаа. Тэгээд ийшээ орж ирээд цээ зураг авахлаад паспортуудаа канондуулаад яхаар нэг 315 баат болж байна. Тэгэхээр зураг авахлахад 5 баат бичиг баримтаа канондуулахад 100 баат болж нэг хүний. Тэгээ 3 хүн 3 бичиг баримт канондуулахад 300 баат, 3 цээ зураг авахлаад угаалгуулахад 15 баат болж байна. Тэгээд нийтдээ 315 баатыг төллөө. Тэгээ энд 315 баатаа төлчөөд ийшээ 101 гэдэг тооттой 101 гэсэн тоотой юу руу очдөг юм байна. Очрлоод ороод тэгээ тэнцэнэ оронгуудаа TM7 гэдэг ийм анкет бөглөөд анкетэн дээр анхаарах зүйлс гэвэл одоо тий юу яд юм биш нөгөө бүх канадсан хуулбарууд дээр гарын үсгээ зурах хэрэгтэй. Анкетнууд дээр чинь бас 2 3 гарын үсэг зурах талбар байгаа. Тэр болгон дээр нь гарын үсгнүүд марталгүй зурах хэрэгтэй. Хаягаа бичгтэй болохоор тэр Google Map дээр координатыг нь биччихвэл бүр зөв сайн юм байна. Тэрийг нь заавал бичих хэрэгтэй юм байна. За тэгээд бүгдийг нь зөв бүгэлсэн болвол чамд номер өгөөд тэгээ хүлээж агаад номерыг чинь дагуу ерөнхийдөө цонхон дээр наваачаад тэр бүгэлсэн юунуудаа паспортуудтайгаа өгөөл болоо. Тэгээд Таиланд улс чинь болоод Монгол улсын иргэдэд болохоор 60 хоног визгүй. Анх чи Таиланд улсаар орж ирэхэд чинь паспортон дээр чи штампыг чинь дарахтаа орж ирсэн өдрийг чинь болон буцаж гарах өдрийг чинь хамттан дартсан байгаа тийм. Тэгэхээр бид хэдийн ерөнхийдөө 60 хоногийн хугацаа маань ингээд дуусч байгаа учраас бид ирж виза сонгуулж байгаа. Тийм Монгол улсын иргэд чинь болоод энэ Таиландд чинь 60 хоног визгүй аялын зориулалтаар тий амьдрах боломжтой. Энд чи ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх ч юм уу бизнесийн ямар нэгэн холбогдолтой юм хийхгүйгээр зүгээр аялал жуулчлалын зорилгоор 60 хоног байх боломжтой. За дээрэс нь нэг удаадаа 30 хоног хүртэл виз сонгуулах тийм эрхтэй байдаг. Тэгээд тэр эрхийнхаа дагуу бид ямар ч үсэн сая бичиг баримтыг бүрдүүлээд өгчлөө. Одоо тэгээд удахгүй хариу нь гарна. За тэгээд хариу нь гарахаар үзвэл ерөнхийдөө нэг тиймэрхүү үйл явцтай болт юм байна. Тэгээд энэ 101 гэдэг тоотынх нь 101 гэдэг одоо энэ яг гол бичиг баримтаа бүрдүүлж өгдөг энэ цонхон дээрээ ирээд нэг юм 10 өргөө нэг хуудас анкет бүгэлдэг. Тэр анкетных нь бүглэх жишээ зураг болгон бусад юмнуудыг нь оруулж хамгийн их цаг уддаг буруу зөв бүгэлдэг юм нь бол энэ юм байна. Тэгээ энийг газ зөв бүглөөл тэгээд нэг хөв зэ зурага паспортуудтайгаа хамтд нь хавсаргаал тэгээд өгчих юм бол асуудал шийдэгдэж чинь. Ерөнхийдөө виз сонгуулахад бол нэг тийм амар хүндрэлтэй зүйл бол алга асуудалгүй гялс ингээд өгч чинь. За тэгээд Таиландд сайхан 90 хоног 3 сарын турш бүгдэн өвлийн үйлрэлийг инхүү өнгөрөөж болох нэ. За тэгээд миний Таиландд хэрхэн виз сонгуулах вэ гэдэг видео ингэж эхэллээ. За энэ төлбөр төлсөн баримт нь байна. 1900 баат төлсөн гинэ. Сонгосон нь болохоор за ингээд сонгогдчих юм байна да. Нэг 30-40 минутын л ажил боллоо доо. За тэгэхэд бичлэг маань шууд энэ юунаас жим дээрээсээ үргэлжилж байна. Сая бидэд ямар ч байсан сонгуулчлаа. Асуудалгүй юм байна. Айгу хурдан болчлоо. Нөгөө эхлээд нөгөө анкет бүглэг үгээс болоод жоохон цаг алдсан 9 тооцвол дорхно олчт юм. Гэхдээ тэрийг цаг алдсан ч гэсэн нэг тийм утсан ч хөө. 8 гэж очиж сая нэг үндсэндээ 10 цаг гэхэд 9:50 идэхэд бүх юм дууссан. Тэр анкетыг тэр нөгөө зураг авахулдаг цонхон дээрээс бас нэг 100 хэдэн баат ч үлээ бас хэвлээд өгчдөг юм байна. Бас 10 хэдэн мянган төгрөг юм уу да тий.
тэгж авч болно, тэгж авахгүй гэвэл хүлээж байгаа тэр нэг 101 гэсэн тэр нэг өрөөнд онгоохоор дотор нугаас өнгөө байж тийм байлээ. Тэгээ цаг хэмнээ жоо яарж ийн гэвэл тэр 100 хэдэн баатаар эхлээ хэвлүүлээд авчна. Гүү гэвэл тэндээс ч. За үндсэндээ нэг зардал гэвэл нэг 570 баат гарлаа. 1900 баат гэдэг чинь 3.5 570 биш 5700 баат тий. 570 мянган төгрөг гэсэн үг. Тэгээд нөгөө зураг авахулж паспорт Канадад улсантайгаа нийлээд тэр чинь 315 биш 31500 болсон гэдэг чинь 601500 юм уу да тий Монгол мөнгөөр 600 мянган төгрөг болдгийм байна 3 виз сунгуулахад. За тэгээд үндсэндээ бол нэг ингээд Таиландд 90 хоног амьдарч байгаа юм л да. Ямар ч асуудал байхгүй. Сайхан аяллаа журмаар Монгол хүмүүс 60 хоног өнгөө дээрэс нь 30 хоног хүртэл виз нь дараад өгчнө. За тэгээд 30 хоногийн дараа бол заавал must leave буюу заавал гарах хэрэгтэй Таиландаас түүнээс цааш бол виз сонгож өгөхгүй чинь тэгээд өөр бас ажлын зорилгоор ингээд өөр бизнес эрхлэх зорилгоор ингээд янз янзын визнүүд бас байдсан байлээ. Тэгэхээр энэ видео бол зүгээр Таиландд хэрхэн одоо юугүйгээр 90 хоног амьдарч болох бай тээ. Илт янз юмгүйгээр. Тэгэхээр Монгол хүн бол Таиланд оронд өвлийн 3 сарын хугацаанд 3 сарын хугацаанд тий асуудалгүй 3 сар амьдарч болох юм байна Таиландд. Тэгэхээр миний энэ видеог үзээрэй. Тэгээд асуудалгүй байна. Сайхан дараа жилээс халуун оронд өвлийн утаанаас хол амьдрах тийм боталтай байгаа хүмүүс яаж яад юм бол 61 юм уу 30 хоног юм уу гэд эргэлзээд байгаа мэдхгүй хүмүүс үед миний видеог үзээрэй тий. Таиландд 90 хоног хүртэл бол амьдрах бол боломжтой. Ямар ч асуудалгүй. Сунгахад нэг хүний нэг 200 мянган төгрөг. Тэгээд дахиад 30 хоног сунгана гэсэн үг. За тэгээд өнөөдөр миний нурууны өдөр workout газ хийчихэд тэгээд одоо яг 30 минут гүйчээд араас нь газ нэг нурууны 2 засгал юм уу 3 засгал хийчихэд явна. Өнөөдөр заан үзэх ёстой. Заан үзэх төлөвлөгөөтэй байна. Тэгээд нэг Decathlon орж бас нэг ганц нэг шопинг хийх төлөвлөгөөтэй байгаа. Монголоос хүмүүс ирсэн байгаа. Тэгээд бид хэд гадуур ойрд нэлээд явж байна. Өчтөр бич ороод Nora Beach Club орж бас өдөржингөө happy байсан. Ерөөдөө тиймэрхүү байгаа зүгээр яг яг айхтар влог бичлэг хийхгүй байгаа ч гэсэн ерөөдөө байнга л явж байна. Тэгээд өнөөдрийн үед бол энэ бас хүмүүст хэрэгтэй юм уу гэсэн үүднээс иймэрхүү энэ бичлэгийг хийлээ. Тэгээд миний бичлэгтээ хамт байдагт бас баярлалаа. Тэгээд ямар ч үсэн гэсэн тэр зааны парк дээр очиороо бас хальт видео хийнэ. Тэгээд өнөөдрийн 44 дахь өдөр ингээд эхэлсэн явж байна. За тэгээд дасгалаа эхэлцгээе дээ.